Сайн байцгаана уу үзэгчдээ. Артишок эрүүл мэндийн ундааны талаар хүрч байгаа Артишок Монголд цуврал нэвтрүүлгийнхаа энэ удаагийнхаа дугаараар орон нутгийнхаа хэрэглэгчид тэр дундаа Сэлэнг аймаг болон Дархан уул аймгийнхаа хэрэглэгчдийг онцолж байна. Сэлэнг аймгийн угуул мөнх жаргал эгчдэрээ хүрэлцээрээд байна. Мөнх жаргал эгч маань бас Артишокийг анхныхаа жилдээ тариан ургуулж байгаа. Би найдлан яг 9 сард үндэсний телевизээр энэ одоо хүний эрүүл мэндэд тустай энэ сайхан ургамал ногоо Артишок гэдэг ногоог ургуулж байгаа тухай, тэг хүний эрүүл мэндэд ямар ач тустай тухай нэвтрүүлгийг үзсэн байна. Тэгээд ер нь энийг тарж ургуулад эрүүл мэндэд чирэгтэй юм байна, хүнсэндээ чиргэлээгээд Артишок Монгол хөтөлбөрт хамрагдаад энэ төрийн бас байгууллагын гишүүн нь олоод тэг өнгөрсөн 4-р сард Сэлэнг Артишок клуб байгуулад тэгээд одоо энэ Артишокийг Сэлэнг аймгийн хөрсөн дээр ургуулад өнөөдөр одоо ийм сайхан ургачихсан байж байгаа их баяртай байна. Тэгэхээр анхны ургац бас хэрхэн ариун байв гэж дүгнэж байна. Миний хувьд бол их л сайхан ургаж ийн л гэл бодож байгаа. Тэгээ энэ Артишок ургамлаас ч ерөөсөй хайх юм байдгүй юм билээ. Би бол өөрөө одоо яг энэ навчийг хандалж хэрэглээл тэгээд ишийн одоо бас яг үрцэн шиг дараад хэрэглэж байгаа юмсэндээ. Тэгэхээр та Артишокоос гадна бас олон төрлийн ногоо бас тарьдаг. Бас их одоо туршлага ариунтай тийм ээ. Тэгэхээр Артишокийг ер нь анх удаа тариалж байгааг ер нь ямар бэрхшээлүүд бас гарч байна вэ? Энэ Артишок ургамлыг одоо яг Сэлэнг аймгийн энэ сайхан хөрсөнд ургуулхад бол яг одоо энэ хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн докторуудаас бол байнга зөвлөгөө авч одоо энэ ургамлынхаа явцыг танилцуулж заавар зөвлөгөөний дагуу тарж ургуулж байгаа л да. Хэрхэн яаж арчлах уу, яаж хамгаалах уу, яаж энэ ургамлаа сайхан ургуулах уу, одоо өрсөлдөө хийхээс ихсүүлэл бүх юм л асууж лавлж тэгж ургуулж байгаа. Тийм болохоор Артишок ургамлыг тарихад бол нэг тийм бэрхшээл бол бидэнд тохиолдсонгүй сайхан л ургаж байна. Манай клубийнхаа харин энэ Артишокийнхаа ургацыг үзэл бас хураах талаар та хэдтэй зөвлөлддөг юм уу гэд. Тэгээд өнөөдөр одоо танай талбайг одоо урьж үзлээ. Ямар ч гэсэн нийт одоо хөлөмж маань бол сайхан ургаж цэцгэлсэн байна. Тэгээд навчны одоо болцоол ер нь хэдийгээр өндөр биш ч гэсэн нам хэсэгтээ бол их сайн жигд ихсэн байна гэж бодож байна. Тэгэхээр бол энэ ургамал бол чанарын наралт бол өндөр байна гэж одоо итгэж болох болтой байна. За энд одоо манай туршилтын анхны хөлөмж одоо ингээд тарж заяа бид одоо хүлээж авлаа. Артишокийг бид анх удаа тариалж байгаа нь бас цаана учиртай юм. Ягаад гэвэл манай ногоон байгууллага ногоон одоо зах зээл дээр энэ л одоо нутгаас шинэ брэндүүд бий болдог. Энэ утгаараа бас Артишокийн шинэхэн одоо хүлэмжинд Артишокийн шинэ дээжийг бид нар одоо хүлээж авах одоо болсондоо их баяртай байна. Одоо Артишокныхаа цэцгнүүдийг хоёулаа хурааж авъя. Энэ жил их олон цэцэг цэцгэлсэн байна. Шинэ навчийг аваад энэ шинэ цэцэг хараа энэ дээр тэр ийм гоё шинэ цэцэг гарчиж. Тэгээд нэлээ олон цэцгэлчих. Ямар олон цэцгнүүд гарч байв. Чинь хоёр цэцэг байсан чинь нэг цэцэг нь 2 3 болж. Өө тэр. Ургаа баахаа болоод ингээд. Унд юм байна л да. Наач дандаа юу хиймэл юм бэ? Мянцаар сойлт хиймэр юм байна. Би энэ жил бол 2 дахь жилдээ тарьж байна. Өнгөрсөн жил бид нар цөөхөн хүн тарьсан. Нэг 10 хэдэн хүн л дархан тарьсан. Тэгээд Артишок ер нь хүний одоо эрүүл мэндэд тусдаа зүгээр юм байна гэдгийг ойлгож одоо энэ жил бол 40 гаруй хүн тарьсан. Тэгээд Артишокийг бид нар тариад тэгээ эн чин ишийн энэ Артишокны том навчийг бол хатаагаад хадгалаад хандлаад тэгээд одоо шингэлээд эн чинь бол гашуун Артишок гэдэг шүү дээ. Тэгэхээр энийг шингэлээд ууж болно. Тэрнээс гадна энэ иш нь өөрөө юм бүдүүн. Энийг чинь сайхан давслаад яг өвөрцөний жороор давслаад хэрглэж болно. Тэгээ хандлаад уухад бол бага насны хүүхдэд бол тохиромжгүй гэдэг. Тэгэхээр ер нь Артишокийг ууж байгаа хүмүүс бол том хүмүүс л өөрийнхөө гидс дотор эрэхтнийг цэвэрлэх, эрүүлжихэд зориулагдаж уцгаа бол одоо тохиромжтой. Энэ гоё цэцгнүүдийг чинь хадгалаад хатаагаад харин цэцгнийх нь хандыг бол харин хүүхдэд өгч болдгийн гэсэн шүү.
За ажиллах та. Тэр тэнд нэг том байна. Тэгээд цэцгүүдийнхээ бүгдийн сайхан хатааж чадвал. Маа өгөн чи тэр доороогоо хашлаа тэр зэндэг над өгч. Наа чи нэг гоё цэцэг. Эдрийг цэцгнүүдийг хатаагаад энэ ягаан дэлбэнүүдийг хэрэгэлдэг гэсэн ишээгээ. Тэр байна. За сайн байцгаана уу? Сайн явцгааж ирүү. За сайхан амарч ирөө. Сайхан амарч сайхан. Арван. За сайн байна уу? За митингэд анги. Данга. За артишокчд ургахыг үзүүлээ үстэй. Үзүүлсэн. За манай артишокийг орж үзцгаа. Яасан сайхан өндөр ургаа вэ? Өндөр ургаж байна. Анхтайгаа тарихтаа бол би одоо ерөөсө хүүхдүүдээ хаан эрүүл мэндэд л одоо яа гэж тарж үзсэн. Хоёр дахь жилээ бол би бас жоохон дадлаг дашхтаа болоод нэлээд тоог нь олшруулж ингээд тарж ургуулсан. Артишок бол ер нь хүний биеийн дархлааг их сайжруулдаг. Нодон бол их уусан, хүүхдүүд байнга уусан. Ингээд ерөөсө ханаатай хүмүүстэй явж байсан чи ер нь ханаад авдгаа ер нь би их хөнгөн одоо их сэргэлэн юм болчдөг юм байлээ. Ерөөсө нэг тийм ядраа зүдрээд байхгүй тийм хөнгөн тийм болчдөг юм. Би чинь энэ 2 гар хөлөнд хүүхдүүд бариулсан. Би олон хүүхдтэй л 7 хүүхдтэй за тийм 30 гаруй ам бүл байдгийг. Эднэр бол надад их дэмжсэн. Энийг барихад ер нь дорой жил энэ шороо элс харгнаас өсөөлөл ийм. Тэгэхээр би өөрийнхөө хүүхдүүд болон ач зээ нэртэй их баярлсан. Одоо ээж нь эмээ одоо баярлж байна, илэрхийлж байна. Надад их дэмждэг юм. Ер нь нэлээ өндөр бар 2 м гарна өндөр ургасан гэж таны хэлсэн. Миний энэ зарим нь ер нь 2 м гарсан шүү. Гарсан. Их шигүү тарьсан юм уу эсвэл Ер нь өөрөө энэ ургаал юм болчлоо. сагаад юм. Тэгтээ жоохон юу яасан. Нэг 10 санч хэмжээнээс нэг 10 санч асагдсан. Бас юунд багтахгүй ч юм шиг өргөхөр. За артишокийг нэг үе монголчууд нэлээд сайн мэддэг болсон. Одоо энэ жил бид хавар бараг 1000 хүнд артишокийн үрсэлгээ энэ нийлүүлсэн байгаа. Бид одоо өнөөдөр одоо манаагаас үрсэлгээ үр аваад тарьж ургаж байгаа цэрэг цунгаа дээр ирчээд байгаа. Одоо энэ артишок маш өтгөн ширүү ургасан, маш олон цэцэг гарсан. Одоо хамгийн өндөр ургасан хэсэг бол 2 м 30 см байна лээ. Бид маш их ногоомаас өгөхөөр сайхан ургасан байна. Энэ хэмжээгээр хэрэглэгчд очих бүтээтгүүний нийлүүлэлт одоо найдвартай болно. Ер нь тогтвортой чанараа одоо хадгалсан хэмжээнд одоо түүхээдээ бэлтгэж нийлүүлэхэд одоо манай ард иргэд маань одоо суралцж байна. Газар шим компани чинь энэ артишок ургамлаар хүний эрүүл мэндэд тустай аюул сайхан эрүүл мэндийн ундааг гаргацсан байгаа. Тэр бүтээгдэхүүнийг хийхэд зориулж бас энэ артишок ургамлаа бас газар шим компанитай нийлүүлэх юм байгаа. Энэ үйл ажилд одоо бас манай бидний гэр бүл оролцож байгаад одоо бид бүхэн их сэтгэл дүүрэн байгаа. Тэгэхээр хүмүүсийг энэ өөртөө ашигтай ургамлуудыг тарьж өөрийнхөө эрүүл мэндэд гоо сайханд бүх юмдаа одоо хэрэгжилж одоо сурцгаая л гэж хэлье. Бид ер нь цаашдаа тариалтын хэмжээгч улам нэмэгдүүлж, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлж, эрүүл одоо зохицуулах үйлчлэгээтэй юм бүтээгдэхүүнийг Монголын бүх хэрэглэгчдэд одоо хүргэх юм зорилго тавьж байгаа. Энэ маань ч үнэхээр амжилттай сайхан биелж явж байгаад одоо бид баяртай байна. Үзэгч та бүхэн бидэнтэй холбогдохыг хүсвэл Монголын үндэсний олон нийтийн телевизийн олон нийттэй харилцах албаны 32 83 34 дугаарын утсанд хандах буюу биеэр ирж уулзаарай. Мөн доорх цахим хаягт бас зочилж санал хүсэлтээ үлдээж болно.